Hi guys, өнөөдөр бүгдээрээ 1998 онд гарсан Saving Private Ryan буюу Цэрэг Райныг аварсан нь хэмээх киноны төвчлийг сонсноо. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны үеэр цэрэгт 4 хүүгээ явуулсан ч 3-ыг нь алдсан ээжийн сэтгэлийг тайдгаруулахын тулд амьд байгаа ганц хүүг нь аврахаар Том Хэнксаар удирдуулсан цэргийн тусгай салааныхан түүнийг ээжд нь элэг бүтэн аваачиж өгч чадахгүй гэдгийг одоо сонсцгоё. Киноны маань эхлэлд нэлээд олон хүмүүс цэргүүдийн оршуулгын газар ирэх үеэр нэгэн настайр газар сөхрөн унаад сэтгэл санаа нь хямраал явчих шиг болох ба дүрсэлгдэн 1944 он руу буцнаа. Америкийн хэдэн мянган цэргүүд Францын хойд хэсгийн Омаха далайн эргийг зөвлөн явж байх ба энэ үед нацист германчууд баруун Европ тэр дундаа Францыг бүхэлдээ нь эзлэн авсан байсан учраас Францын энэ далайн эргээс довтолгоогоо эхлэхээр шийдсэн нь энэ байж. Энэ хэдэн мянган цэргүүд донд манай киноны маань гол дүр жүжигчин Том Хэнксийн тоглосон Ахмад Миллерийн салааныхан ч бас зэр зэвсгээ агсан тулаанд бэлтгэж байна. Ингээд Америкууд ирэг дээр хөл тавмигц Германы цэргүүд учир зэггүй галлаж эхэлдэг ба цэргүүд яг л махны талгааны газар байгаа юм шиг л шүршүүлэн унцгааж эхэлдэг. Энэ ширүүн буудалцаан донд урагшаа тавьчих ямар ч боломжгүй байсан ч эндээ байгаа давил үхэх нь цаг хугацааны асуудал байсан учраас Ахмад Миллер салааныхныгаа дагуулan эвтэйхэн бултсаар нэлээд урагшлан явсаар хавцлын ойролцоо ярин нуугдах үед Германы цэргүүдийн байгаа нуугч нэлээд ойрхон байгааг харагч зай завсаргүй шүршиж байна. Толны тусгалд дайснуудыг ажиглаж агаад багийнхаа зарим гишүүдээр буудуулж анхаарлын сарниулж байгаад мэрэгэн бүчаараа машин гантай цэргүүдийг хөнөөж орхих үед ирэг дээр байгаа Америкийн цэргүүдэд одоо л урагшаа тавьчих боломж гардаг. Миллер ер нь л маш сайн стратегч бөгөөд салааныхны ч мөн түүнд маш ихээр найддаг нь харагдана. Америкийн цэргүүд Германуудын бүх новчийг дэлбэлж хаяад цэргүүдийн олзлохыг олзолж хөнөөхийг нь хөнөөн ямартай ч далайн эргийг өөрсдийн мэдэлд оруулж чаддаг. Энэ үеэр Германуудын талд хүчээр байлдаж исэн хоёр чек цэрэг бууга хаян битгий алаачтай гэж гуйсан ч Америкийн цэргүүд тэр дорн шүршиж хайснаа инээлдэж байгааг хараад Ахмад Миллерийн дургуун хүрч байсан ч чимээгүй л өнгөрлөө. Яг нисгийг харахад альж талд сайн муу хүмүүс зэрэгцэн оршиж байдгийн тод жишээ юм уу да. Миллерийн салааныхан авч явсан хүнсээ гарган одоо л нэг бүтэн амьсгаа авахтайгаа болон зарим нь далайн эргийн элсийг сүвнээр болгон гэрлүүг авч явахаар лаазалж байгаа л харагдана. Яг энэ далайн эрэг дээр 2500 Америк цэрэг амиа алдсан бөгөөд тэр цэргүүдийн дунд Райн гэх залуучаас амиа алджээ. Вашингтон хотод Батлан хамгаалахын яамд Омаха далайн эрэг дээр байгаа Америк цэргүүдээс мэдээ ирсэн байх ба Райн гэх ах トゥ 4 залуугийн 3 нь дайнд алгдсан бөгөөд ганц үлдсэн хүн одоогоор сураг ажиггүй холбоо тасраад байгааг хэлэх ба Батлан хамгаалахын яамны ажилтан номлогчийн хамтаар ээждэр нь очиж 3 хүн нас барсан тухай гашуун мэдээ гэлнэ. Нэг гэр бүлийн 4-өөс 3 нь алгдсныг сонссон Батлан хамгаалахын яамны генерал Мейсон сургаггүй болоод дөрөвт хүүг нь яаралтай болж ээжд нь бүрэн бүтэн авчирж өгөхийг үргэх бөгөөд Райн хүүг аврах ажиллагааг мэдээж хамгийн туршлагатай стратегч Ахмад Миллерийн салааныхан гүйцэтгэхээр тушаал авдаг. Райны байсан 101-р дивизийнхэнтэй уулзан түүний сургийг гаргахаар харуулсан борон дундуур явж итэл 101-р дивизийн зарим цэргүүдтэй таран Райны талаар асуусан ч мэдэх хүн байтугай таних хүн чалга. Тэгэхээр нь цааш үргэлжлүүлэн явсаар жижигхэн тосгон дээр ирэх ба Германы цэргүүд байж магад гэд нэлийн болгоомжилж байсан ч цэргүүд биш энгийн иргэд байна. Тэгтээ бүр жоохон хүүхдүүдтэй Франц гэр бүл амь насыг нь аврахыг гуйхч Миллерийн зөвхөн тушаалаад гүйцэтгэх ёстой болохоор тусалж чадахгүйгээ дохио зангаагаар ойлгуулан үргэлжлүүлэн явах гэхэд эдний нэг болох Капорзо гэх залуугийн сэтгэл нь өвдөд болдгүй. Ядаж бяцхан охинд нь ч болтугай туслая. Би амиараа хариуцснаа гэд охиныг нь тэврээл авч ийн. Энэ үед Миллер урлан даалгавраа яа гэж яхад юу хүүхэд вэ? Буцаагаад өг гэд хүүхдийн тэврээд авахын агшинд Капорзог Германы мэрэгэн буудагч буудснаар газар унаад өгнө. Манайхны мэрэгэн бууч хэдий усан бороотой үзэгдэх орчин асар хязгаарлагдмал байсан ч Германы мэрэгэн буучийг онилж агаад духан дундуур нь хусаал авлаа. Капорзо хэтэрхий их цус алдснаасаа болоод газар дээр хорвоог орхих үед манайхэд нёгийгээ яаж зүгээрэлдэх вэ? Бас хүндэтгэл үзүүлэн газар булаад даалгавраа биелүүлэхээр цаашаа явна. Манайд нилийн явсаар ядж хахад бороо зогсох шинжгүй зутруулаад байсан болохоор хуучин барилгын суурин дээр борооноос хорогдон хэсэгтэй амархаар болох үед байшингийн тоосгаан нуртал өчнөө Герман цэргүүд байж идэм да. Би бинийг харан гайхсан цэргүүд тэр дороо л бууга шүүрэ авч би рүүгээ онилон хөдөлгөх юм бол алан шүү гэж Герман англиар орилоостой. Яаж би бинийг ойлгох вэ? Ганц л эвгүй хөдөлбөл нүүр нүдгүй буудалцаан болох гээд маш эвгүй ажитал ашгүй Германы цэргүүдийг шүршин хөнөөж орхих ба энэ нөхдүүд нөгөө Миллерийн хагаад байсан 101-р дивиз их юм байна. Дивизийн ахлагчаас Райны талаар асуухад эндээс холгүй байгаа. Дагаад яв гэж байна ашгүй. 101-р дивизийн бааз дээр очин Райныг дуудаж уулзаад "За миний дүү сэтгэлээ бариарай. Танай ах トゥ нар бүгдээрээ нас нөхцсөн байна" гэж хэлэхэд Райнж асгартлаа уйлал явчихдаггүй яах вэ? Танай ах トゥ нар эрэлхийг иржүүд байсан. Бүгд дайнд амиа алдсан байна. Үнэхээр харамсалтай байна. Гэт хэлтэл мань Райн гайхснаа. Та хүн андуурсан болов? Манай дүүнер бүгд 10 жилийнх штэ гэж авд юм да. Энэ залуу манай хэдий хайгаад байсан Джеймс Райн биш. Яг адилхан овг нэртэй өөр хүн байсан байгаа байхгүй юу?
Шал дэмий үний сэтгэл санаагаар тоглоод хайчих юм аа энэхэд. Заавал Райныг хаанаас олох вэ гэж бодсон хэд үргэлжлүүлэн алхасаар Америкийн цэргүүд төвлөрсөн нэлээд том хуаранд ирэх үеэр хуарангийн захирагч саяхан нас барсан цэргүүдийн зүйлтийг өгөөд энэ дунд танаа хайгаад байгаа залуугийнх байж магад үүнээс өрөөр тусалж чадахгүй нь гэж хэлээд бараг шуудаа дүүрэн нас барсан цэрэг ирсийн зүйлтийг өгнө. Зүгээр суугаар зүлгэж суу гэж. Энэхэд нөгөө зүйлтүүдийн чинь эхнээс нь ухан шалгаж эхлэх ба Ахмад Миллер дотроо Райн өгцөн байх үедээ гэдгээс үнэхээр их санаан зовж гинэ. Энэ үед Райныг таньдаг их залуу гарч ирээд хамгийн сүүлд Райн өмнө зүгт 20 милийн зайд байх Рамел гэх хотыг чиглэн явсан тухай хэлснээр манай дютач Райн амьд байх магадaltaйг мэдэн дотроо хөөрхөн баярлаастай. Ингээд тэр хотыг чиглэн нэлээд явж итэл Америк цэргүүдийн цогц байхыг хараад Германууд ойрхон байгааг мэдэн нуугддаг. Тэр явыг ажиглалтал Германуудын машин ган байхыг хараад яхаа ярилцчих үед манай хитийн дийлэнх нь зүгээр тойрч гараад даалгавар руугаа үргэлжлүүлээд явъя. Гэсэн чи Миллер энд байгаа Германуудыг устгахгүй бол ардаас ирэх Америкуудыг бүгдийг шүршээ тайчин гэж нөгөөдийг ятгахсаар угаад эндээ алалцгаар болдог. За ингээд авч явжсэн хамаг эд зүйлсээ үлдэн хөдөлгөхөд илүү амар болж байгаад Германуудын нуугч руу Симерхэн дөхөн хамаг тэсрэг бөмбөгнүүдээ шидэн хэдэн Германуудыг ч өстой хяруулж эхэлж байна. Гэтэл манай хэд дундаа хамгийн ангаах ухааны мэдлэгтэй дэвгэх цэрэг залуу маань буудуулан хүн дээр шархдаг бөгөөд мөн л маш их цус алдснаас болж хорхоноосондоо өөд болдог. Дайны үед хамгийн эрэхтэй эмч цэрэг алдсан манай хэд бүр бухимдан түүнийг буутсан Герман цэргийг барин гисээр угаад амьдаар нь олзож авах ба бүгд л уурандаа багтран ман цэргийг зодож алдгийн давхан дээр Миллер гарч ирэн тэднийг зогсоолоо. Тэгснэ энэ цэргээр ам өргөцсөн Америк цэргүүдийг оршуулах нүх ухуулж байгаад удалгүй нүдэнд нь хаалт зүйлгээд амийн өршөөн явуулж орхих ба манай салааны хэд ахлагчийнхаа энэ үйлдэлд ихэд бохимдцгаан наад чинь алах байсан штэ. Яаж явуулж чадж гэнэ? Гэх зэргээр Миллер цэргүүдийнхээ ширийн өсөргүүцэлтэй тулгарч байна. Тэр тусмаа Рейбен гэх энэ залуу Миллерийн үйлдэлд хамгийн их уурлан би тэгвэл энэ даалгавар чинь явахгүй гээд даалгавраа хайж явах дээрээ хүртэл тулнаа. Энэ үед Миллер цэрэг татагдахаас өмнө юу идэг, ямар хүн байснаа бусдаа хэлэх ба. Миллер дунд сургуулийн багш байж л дээ. Олон хүүхдэд хичээл зан, сайн хүн байхыг үргэлж сургадаг байсан учраас хэдий дайсантай байлдаж байгаа ч гэсэн хүн чанар нь зулгаагаад байдаг тухай хэлж хэдий Германууд дайсан ч гэсэн бас л ялгаагүй аав ээжийн хүүхдүүд байгаа гэж цэрэг хүний байр биш сургууль хүмүүжүүлэгч аав хүний хуваар сэтгэлийн онгоотол ярих үед Миллерийн салааныхан одоо л арай нэг тавьширч ахлагчийнхаа яагаад дайснуудаа зөөлөн андаад байгааг арай нэг ойлгохтойгоо болно. Манай хэд тэнд байх Америк цэргүүдийн цогц болон саяхан үед болсон Вэйдийн цогцыг булан оршуулж хүндэтгэл үзүүлээд даалгавраа биелүүлэхээр хөдөлдөг. Ингээд ядарч зутарсан эдийн юм нэлээд алхаж агаад бөөн цэцэг навчаар хүрээлэгдсэн нях гой талд гараад иртэл тэр хэдийн доторч арай уужраал явж бололтой. Гэтэл гинэд танкны чимээ гарахад Миллер цэргүүдээ нуугдахыг тушаагаад байж итэл Германы танк ирж байна. Өөртөө тэрхээр нь базукаар буутах гээд яг бэлдээ байж итэл нөгөө танк нь өөрөө дэлбэрчдیں۔ Юу болоод байгааг манай хэд гайхчих хооронд шатаж буй танкнаас хэдэн Герман цэргүүд гарч ирэхээр нь газар дээр нь л нухаад ажлаа. Гэтэл энэ танкийг дэлбэлсэн нөхдүүд нь нөгөө 101-р дивизийн хот руу явсан эд байж тарах ба. Энэ гурван цэргүүд донд манай хэдийн бөөм болж хайгаад байгаа Райн байж идэв да. Миллер Райныг хараад бид чамайг мөн чих удаан хайлаад хүмүн гэж хэлэн гурван ах нь дайнд ам өргөцсөн тухай хэлэхэд хөөрхий хүүч сэтгэл санаа нь хямрал явчлаа шүү. Батлан хамгаалах яамнаас чамайг 9 минут авчрах тушаал өгсөн. Одоо харьцгаа юмн. Гэхэд Райн умхамгүй гэрлүүгөө явах нь гэтэл харин ч эсэргээрээ би энд байгаа анд нөхдөө хаяад явж чадахгүй. Би гэрийнхнийгээ орхин Францд ирсэн цагаас хойшил энэ залуус намайг хамгаалж исэн. Би хэцүү үедэн зогтох хулчгар амтан биш гэж авд юм да. За ингээд ямар явахгүйгээд байгаа хүний чинь чирээд аваа явалтай биш. Яах уу гэж бодож байгаад тэр хэд эндээ үлдэж Райн болон Райны салааныхантай хамтдаа хотын хамгийн чухал хэсэг болох гүүрийг хамгаалахаар шийддэг. Энэ гүүрийг хяналтандаа байлгаж байж л Америкийн зэвсэг техникүүдийг голын цаана гаргаж баруун Европ руу оруулах учраас тэр манай хэдийн сумч нэлээд дундарч исэн тул гүүрийг хамгаалах гэж оролдоод сумгүй болох байсан учраас ер нь л Германууд хүрээд ирвэл аль болох сумаа гарцдахгүйгээр устгах зорилгоор өргөх тавхаар шийддэг. Ингээд хотын цамхаг болон зарим барилгуудын дээр мэрэгэн буучдыг барилуулах гэсэн боловч Джексонс бусдынх нь дурантай буу гацхан гацж заримийнх нь сумгүй болчихжээ. Тиймээс Джексон гэдэг энэ залууг л цамхаг дээр гаргах ба тэнд байх тэсрэг бөмбөгний дарь динамит зэргийг нийлүүлэн тэсрэг бөмбөг хийж эхлэхэд дарийг нь оймсондоо хийх хэрэгтэй болсон учраас манай цэргүүд бүгд л өмсчихсэн оймсоо ашиглан тэсрэг бөмбөгнүүдээ хийцгээж эхэлдэг. За тэгээд хэрвээ Германуудад ялагдаад эхлэвэл гүүрийг дэлбэлэхээр шийдэн энэ тэндгүү тэсрэг бөмбөгөө суйрлуулдаг. Цэргүүд маань богинохоо хугацаанд энэ их ажлыг амжуулчаад төрдөө амсхийн сухта ер нь энэ дайн тулаан хинт хэрэгтэй гайхаа ярилцах ба. Удалгүй нэг нэгээрээ хөвгөлтөө зүйл ярин сайхан инээлдэ байж итэл Германууд ирж байгаа чимээ сонсогдлоо. Манайхнаас 5 дахь их цэргүүд 2 бүрэн хуйглагдсан танкаа дагуулсаар ирж байгааг хараад бүгд л өөр өөрсдийн байрандаа алдцахад бэлдэх ба. Германууд нарийнхаа гудамжаар орж ирэх үеэр бэлдсэн тэсрэг бөмбөгнүүдэд тисэлснээр жинхэнэ алалцсан эхэлнэ.
Манай талынхан урьдчилан бэлдсэний хүчинд германчуудыг ч ёстой харин найргүй хөнөөн бүх зүйл сансныхан дагуу сайхан явж байх бол германуудын хувьд Америкууд энд байгааг төсөөлөж байсан болохоор бүгд л сандран паниктаж хаашаа дарахаа мэдэхгүй байх үед цамхгаас Жексон толгой дараалан шүршчихлээ. Гэтэл Германы нэмэлт хүч удалгүй түрэн орж ирээд цамхаг дээр байсан Жекснийг танкаар буудан өнөх ба манай талынхны сумч эхнээсээ дуусч германуудад алуулж эхэлдэг. Миллерийн салааны Мэлиш гэх залуу сумгүй болцохоор нь бүр нүцгэн гараараа хүртэл германуудтай зодолдож байсан ч ялтачгүй дээлдэн хутгалуулж яхад Апрам гээд манай салааны залууд сум байсан ч хитрхи их айснаасаа болоод юу ч хийж чадсангүй. Ямар сандаа Мэлишийг алсан герман зэрэг хүртэл тоохгүй орхиод явж ахвд. Манай талынхан ямар ч найдлаггүй болж удахгүй бүгдээрээ алуулах нь ойлгомжтой болсон болохоор Ахмад Миллер цөөхөн хідэн цэргүүдээ гүүрний цаана гарахыг тушаагаад германуудыг гүүрээр гаргахгүй тулд нөгөө тесрэг бөмбөгнүүдэд тэслэх гэтэл Миллерийн хэдхэн цагийн өмнө амийг нь өшөө явуулсан герман цэрэг гарч ирээд манай хүнийг буутч дэмдэ хогийн гар. За ингээд төлөвлөгөөнд тэр чигтээ сүрсэн Миллерийн салааныхан хувь тавилантайгаа эвлэрэх үед Миллер л ганцаараа бууж өгөхийг хүссэнгүй. Хүн чахцсан байж л Германы танк руу бууцаар л байлаа. Гэтэл тэр том танк дэлбэрээд явчих ба Америкийн нэмэлт хүч эцэст нь нэг ирж байгаа нь энэ байж. Германууд тэр дөрөө бүслэгдэн бүгд л бууж өгч байх үеэр Апрам Ахмад Миллерийг буудсан нөгөө муу хайр даадгүй дуракийг чинь энэ удаад тамруун тонилгож орхидог. Манай тусгай салааныхны гол даалгавар болох Райн хүү маань хаавчиж сумны шарахч авалгүй эвэрүүл савсаруул байгааг харсан Миллер дотроо баярлан түүнд хандан их нутагтаа очиод хамгийн сайхнаараа амьдраарай гэж сүүлийн үгээ хэлээд хорвоог орхидог. Ийхүү дүрсэлэгдэн киноны ихэнд гарсан настай ир бол дайнаас амьдулсан Джеймс Райн байсан бөгөөд нүдэндээ нулимс цэлгнүүлэн өөрийнх нь төлөө амнасаа алдсан тэр болон цэрэг ирчүүдийн төлөө сайн сайхан амьдарсаар өдөг хүрчээ.